За энд нэг ийм хүмүүс ажил хийгээд байна. Би тэг энийг нэг гайхаад байна. Энэ ямар компани хүмүүс вэ? Ямар компани? Хаанх хүн бэ? За ингээд иймэрхүү ингээд хүмүүс зөндөө ажиллаж байгаа. Тэгээд нөгөө олон 100,000 хятад оруулаад ирсэн байл да. Хятад юм уу, Вьетнам юм уу гэдэг. Энд Монгол хүн байна уу? Тэр ингээд байхгүй. Энэ манустай энэ ажлаа өгчөөч дээ. Манус нь хийгээд өгнө штэ. Монгол залуучууд чи ажилгүй арх уугаад гудамжинд сүргээрээ сууж байгаа штэ. Ажил олдохгүй. Тэнгүүд ингээ гудамжаар дүүрэн нэг ногоо юутай юм хүмүүс ингээд гараад ирсэн байна. Энэ боржуур солихыг чи хийгээд өгье л доо. Яста навшима те. Бид нэр үнэ арчаагүй гараад байна. Сан байна уу? Монгол хүн байна уу? Монгол хүн байхгүй юу? Тийш байгаа юу? За ийм л юм болж байгаа юм байна дөө. Тэгээд нэг боржуур солих ажиллаад нэг ингээд нэг зарлал та. Тэгээд зарлах юм бол бид нар чи ирээд ингээд цаахан ажиллаад өгнө штэ. Сан байна уу? Энэ Монгол хүн байна уу? Яа сайхан дээ. Сан байна уу? Энэ замын хүмүүсийг хараад харна би нэг. Энэ ямар компани авсан бол? Мэдгүй ах нэг энд машин барьдаг юм. Машин барьж байгаа юу? За. Энэ харин монголчууд хийж болдгүй юм багтаа л гэж бодлоо л доо. Бас монголчууд байж байгаа. Гэхдээ сая би зөндөө хүмүүстэй хардлаа гэсэн чинь тантай л таарлаа. Ямар компани танах? Мэдгүй ах нэг юм мэдгүй. Тийм үү? Яа нэг гитэр өгсөн байж. За. Таныг нэлээ олон хүн таарсан те усны машин шинэ бол монгол хүн барьж байгаа юм шиг байна. Энэ боржуур солих ажлыг одоо ингээ хятад хүмүүсийг оруулж ирээд хийлгэж байгаа юм байна л да. Монгол компаниуд жижиг компаниудад жижиглээд энэ боржуур нэг явгууны зам хамаа зөвөр монголчуудад өгч болдгүй юм байна ч. Ингээл томор ингээд нэг хятад компаниудад өгсөн те. Боржуур солих ажил дээр нэг зүгээр нэг энэ хятад компаниуд хятадууд ингээд ажиллаад гэхээр бас нэр сонирхол санагдаж байна. Сая ингээд дарихаас эргээ явсан чи өртөөсөө ингээд дандаа хятадууд ажиллаад байгаа байхгүй. Үеийн чинь хятад хүмүүс боржуур солиод байна уу гэвэл ингээд сонирхол ингээд лайв хийж шүү. Тэгээд одоо миний дор орж ирэл загнах байх та чи визтам энэ гэж загнах байх та одоо хүмүүс. Нэр манустай зарлал да манус нэг хэдэн хүн бүрдүүлээд энийг чи хийл да тий. Энэ ажлууд чи энэ монгол залуучууд хийгээд өгнө шүү дээ. Энэ өчнөө техникүүд ингээд монголчууд ажилгүй зогсож байгаа шүү дээ. Одоо ингээд унгалдаа зогсож шүү дээ. Энэ унгалдаа энэ тэрийг аваад бид нар чи ингээд ажиллана шүү дээ. Нэг хурц жадуу барьсан хятадууд бол хэрэггүй шүү дээ Монголд. Жог мэрэгчлэлтэн жог өндөр технологийн тийм хүмүүсийн оруулж ирээд өндөр технологийн салбартаа л ажиллуулна гэж тийм ээ. Зүгээр нэг хурц жадуу барьсан нэг юм юмнуудыг оруулж ирээд монголчууд одоо ингээд гараа кармандаа шаагаад гудамжаар сэлүүцээд явцгааж шүү дээ. Ажилгүй л байгаа шүү дээ. Яг үнийг хэлгээд зүгээр нэг ажлын байр олдохгүй байна гэж худлаа шүү дээ. Тэр зөндөө монголчууд ажилгүй байгаа шүү дээ. Ажилтаа олдохгүй байна гэж худлаа ярьцгаа гэдэг байхгүй. Зөндөө монголчууд ажилгүй байгаа. Зүгээр адгүй нь одоо зүгээр энэ ажилт чинь заавал ингээд энэ ийм хүмүүсийг оруулж ирж байхаар монгол залуучуудаа хувааж өгөөд энэ чинь нэг хідэн баригад бүрдүүлээд ингээд ороод ингээд ажиллах боломж байгаа шин нэг боржуурны ажлуудад. Тэгээд нэг юм хурж жодооны ажиллах хүч оруулж ирдэг. Монголчууд зүгээр бүгдээрээ сүргээрэл гудамжинд ингээд ажилгүй байцгааж байна. Зүгээр нэг худлаа ярьцгаад ажиллах хүн олдохгүй байна мэн гэдэг. Энэ гадуур дүүр монголчууд ажилгүй байна хөөе. Тэгээд одоо нэг ийм байдалтай. Тэгээд ингээд нэг талын нэг тарсан хятадууд болцсон л байж штэ. Ер нь бол зүгээр би хятадуудад дургуудаа биш гол нь энэ хятад хүмүүсийг оруулж ирээд ийм ажил дээр ажиллаулаад байгаа энэ монгол залуучууд ажилгүй гараа кармандаа шаачаад гудамжаар тэнэл байгаа штэ. Тэгээд бид нар төгөлтөө бид нар хийн штэ. Энэ нэг хэдэн 5-10 хүнтэй баригад бүрдүүлээд бид нар хусан штэ. Чадна штэ. Ийм хүмүүс зөндөө байгаа штэ. Тэгээд нэг юм зүгээр нэг боржуур солих ажил дээр л ингээл ийм ажилчдын асар ихээр оруулж ирээд инженер техникийн ажилчид за зам барьж болно. Гэхдээ
инженер техникийн ажилчдыг төлгөө оруулж ирэх хэрэгтэй байхгүй. За тэр бусдангийн бол оруулж ирэх ёсгүй байхгүй. Би бол инженер техникийн ажилчид нарийн мэргэжлийн өндөр мэргэжлүүдийг бол би үгүйсгээд байх байхгүй. Гэтэл нь штэ зүгээр шууд ингээд үрж одоо барьсан ингээд хүмүүс дүүргээд байвал энэ чинь штэ үнэн балаад юм. Харсан чи бас л сонирхол харагдчих. Бас өмнө жилүүдэд бас зүгээр нэг Монгол залуучууд ингээд ажиллаар хангагдаад хийгээд байсан юм аа. Энэ чи солиод байсан. Одоо энэ чи зүгээр ингээд ийм ажиллаа ингээд ийм хүмүүсээр хийлгээд. Одоо Монгол залуучууд ингээд гудамжаар дэмэл алхачих. Одоо ингээд 2-3-аараа хийх ажил байхгүй эднэрт та нар тэдэн метр газрыг тэгээд хийгээд ингээд нэг хүн орох болцоотой ингээд ажлыг зарлал да. Энэ залуучууд чи ингээд аргуугаа дэм тэнгийн орд бушуухан өсөрж орол хийн штэ. Тэ? Ингээд нээлттэй тэ зүгээр нэг юм бариад ороод хийх боломжтой ийм болгоч штэ. Тэгэх юм бол энэ залуучууд чи баг багаараа бариад болоод бариадын дараа компани болоод компани дараа замын компани болоод өргөжөөд явна штэ. Монголчуудаа ямар ч боломж олохгүй. Тэр тэгэл зам барьж байгаа компаниуд нь хэвлэлийн урал хийгээ сууж штэ. Үнэхээр энэ дургу хурж шүү. Зүгээр энэ хурж жото барьсан энэ хятадуудыг харахаар үнэхээр дургу хурж чинь. Зүгээр өндөр технологи, өндөр мэргэжлийн энэ ажиллах хүчний чинь бол хүлээн зөвшөөрж болно. Гэхдээ нэг хурж жото барьсан юмнуудыг чи харахаар дургу хурж байна. Яг үнэндээ бол тэр уул уурхаа тэр өндөр технологи шаардсан тийм юм дээр тийм салбарууд дээр одоо гадаадын ажиллах хүч авахыг бол үгүйсэхгүй. Гэхдээ нэг юм боржуур солих ажил дээр арай л үстэй юм. Ийм байна. Тэгээд энэ нэг жижиг баригадууд жижиг одоо яг том юм хідэн тэр бомын юу гүч гэсэн энэ баригадуудад ингээд нэг хөөрхөн боржуур солих ажлыг ядаж өгчдөг болвол нэг ах дүүнэрээр 5-10-аа нийлж байгаад энийг боржуураа монголчууд ч сольж штэ явгууны замаа хий чин сольчин. Заавал ингээ том компани гингүүд Монголд ингээ өчнөө олон жил энэ салбартаа ажилласан замын компаниуд тендер авч чадахгүй гээд 2 хоногийн өмнө хэвлэлийн урал хийжсэн. Ийм л шүү дээ. Тэгэхэр чил игээд монголчууд ажил хийя гэдэг энэ зах зээл дээр бид нар ажиллая гэд байх чинь та нар хэрэггүй энэ тендерийн хуулийн дагуу ийм том компани гэдэг ийм томоор нь ингээ тавьчаад тэгээд нэг тэгсэн юм боржуур солиод ингээл хэлж шүү дээ. Тэ? За ийм байх шүү. Тэгээд энэ нэг асуудлаа одоо бүгдээ энэ монголчуудаа нэг жоохон хөдөлмөрлөх бизнес эрхлэх энэ орон зайг жоохон тэлж өгөөсөө л гэж хүсэж энэ лайвыг хийлээ. Зүгээр хурж одоо барьсан ийм хүмүүс оруулж ирэхгүй энэ монгол залуучуудаа энэ хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгож тийм ээ. Ингэх л одоо зөв бодлого шүү дээ. Тэ? Маш амархан нэг тэдэн метр газар тэдэн төгрөгөөр солино гэд нээлттэй тэгэл хит бол хитэн баригадаар нь оруулаад энэ чинь сайхан шугамдаж өгөөд ингээд солиулахад ичээ өстой бижигнэл орно шүү дээ. Нэг тендер мендер гэхэр чи тэр чинь энэ Монголын топ компаниуд чинь шалгаж чадахгүй дандаа хятад компани шалгах тийм болцолтой тендер одоо нөгөө нөхцлөө тгээ тавьчихж байгаа байхгүй. Жилийн борлуулалтын орлого нь тэдэн 100 тэрбум төгрөг гэхээр Монгол тийм том компаниуд байхгүй шүү дээ. Хөөрхөн нэг 5-10 км-д бол замаа засчдаг. Ийм компаниуд байна. Энэ компаниудын хэмжээд сэтгээд энэ компаниудаа хөгжүүлээд энэ жил 10 км-ийг өгөн, дараа жил 20 км-ийг өгөн. Энэ явгууны замыг 100 м-ээр нь өгөлдөө. Тэгэх юм бол энэ гэр ороод энэ гудамжны 5 хүн нийлээл энэ явгууны чи замыг хийчих байхгүй. Одоо явгууны замыг ингээд халтуурдаг болцсон байна. Одоо энийг хараарай. Зүгээр ингээд шууд асфальт дэвсдэг болчих. Өмнө нь бол яадаг гэсэн гэр нөгөө явган замын хавтангаар хийдэг гэсэн. Одоо нөгөө явган замын хавтан хийгээр ажиллах хүч олдохгүй байх гэдэг нэрийн дор ингээд шууд асфальтлал хайчдаг. Энэ бол нөгөө хүний оролцоо багтаагаар зөв техникээр шийдсэн л байгаа байхгүй. Тэгээд ингээд нэг нялцсан тий. Найл майл руу уналтын хараар зэрэг зүгээр нэг нялаад хайцсан нэг ийм. Иймэрхүү байдлаар ингээд шийдсэн. Тэгээд тэр нөх тооцож байгаа энэ төр юм байхгүй. Тэр замын голд шонгуудыг оруулаа хийцэн энэ төр тий. Одоо энэ даршины таг магийг янзлцахгүй тэгээд ингээд зүгээр л ингээд хайчдаг.
Ийм л юм болж штэ. Тэгээд энэ хуулинд нийцүүлнэ гэнэ хуулийг одоо юунд нийцүүлж болох вэ? Иргэдийнхээ боломж бололцоонд иргэдийнхээ одоо туршлага, мэдлэг чадварт нь бас нийцүүлээд зарлах боломжтой байхгүй юу? Хэд ийм өндөр босго тавьчихаар тэрэнд нь таарсан Монгол компани олдохгүй. Тэгээ тэрнээсээ болоод ингээл хасагдаад идэг. Хизээ Монгол хүн ийм хийж сурах юм. Тэгээ бид нар монголчуудаа голоод хаяад юм хийж сурсан цагт нь хийлгээгээд хятадуудыг авъя гэвэл тэгвэл одоо энэ заавал энэ хятад компани хятадуудыг оруулж ирдэг байх орно бид нар ч гэсэн хятад оруулж ирж зармаар шүү дээ. Тэ? Бүгднийг нээлттэй болгож тэгвэл яг ингээд нээлттэй болох юм а нээлттэй болохгүй. Бүгдийг хаацсан. Хаацсан ирнэ нээлттэй. Айгүй сонин ийм загвар яваад ах юм. Нэг ийм ажил хийж болохгүй. Бизнес хийж болохгүй. Тэгсэн ирнэ бизнес хийх гээл төрн янз бүрийн сургалт сурчлагаа явуулаад идэг. Тэгсэн ирнэ нөгөө талд нь бизнесийн орон зай ингээд бүгдийг хумдсан. Татвар боомлцсон. Энэ гадаадын компаниуд ч энэ ажлах хүчмж оруулж ирэл татваасаа төлдөггүй. Энэ их хурлын гишүүдийн компаниуд энэ гадаадын ажлах хүчний татваасаа хэдэн мянгаар нь чөлөөлүүлээд явж байгаа шүү дээ. Бидний нэг ингээд нэг үйлчлэгээ хийхээр бид нар зориулсан юм татварын таатай орчин байхгүй хамгийн харгас бодлогоор дарж идэг. Давхар татвар авч идэг. Үнэхээр юм хийж болохгүй шүү дээ. Тэгээ нэг Монгол залуучууд чинь зайлвал юм хийж хөгжиж ихээр ингээд нэг станы арга ядсан юм хийхээс өөр аргагүй. Яг тэгэхээр бидэрт хангалттай санхүүжилт нь байхгүй. Хангалттай санхүүжилтийг болохоор тэр дээгүүрээ тэр гадаад дотоодын энэ компаниуд руу авч өгөөд гадаадынхны нэг давуу тал нь яадаг вэ? Монголчууд чиг одоо мөнгө дээр гороогод байхгүй л ах шиг байна. Тэр нэг 10% газ төлждөг. Илүүтэй асуудалгүй гэж л үзээд байгаа шүү дээ. Наад бол төрийнхөө яагаад энэ хятадуудад юм авах дуртай байна гэхээр хятадууд нь тэр нөгөө тендер шалгараад тэр өстө баталгаатай тэр 10% нь өгдөг л байгаа байхгүй юу? А тэрнээс бол монголчууд нь өгдөггүй навширдаг царай алддаг энэ төр юмнууд байдаг гэсэн. Тэгээ Монгол компани шалгаруулах дурггүй. Тэгээ одоо нөгөө уул нь ингэж хийж байгаа байхгүй. Энэ нэг замын зураг ийм байна гэж байхгүй шүү дээ. Энэ хаваараа одоо нөгөө асфальт дэвсээд энэ хавьд нь ийм замын боржуур байна гэж юу замын хавтангаар хийн гэж байхгүй шүү дээ. Энд чинь нэг л зам бол нэг л стандарттай байх шүү дээ. Тэгэл тэр хэсэгтээ асфальтаар игээд энэ хэсгийг ийм хавтангаар хийгээд тэгээд ингээд нэг сонин юм ялгууртай нэг сонин стандарт яваад ах юм. Зам засж байгаа нь болж байна. Гэхдээ нэг Монгол компаниудаараа Монгол залуучууд юм нь хүрхгүй бол юмд нь хүрэх хэмжээний тэр тендерийнхаа ямиг жоохон дарж ингэж өгөлдөө. Хувааж өгөлдөө. Тэгээд нэг ингэж хурж отоо барьсан ийм юмнууд гудамжаар дүүргээ ачаар үнэхээр дургу хурж байна. За тэгээд өөрсдийнхөө бол болно үз. Энэ бол зөвхөн энэ нийгэмдэр нүдэн дээр харагдж байгаа процессыг л хэлж байгаа шүү. За баярлалаа.